За сайн байцгаана уу 97 дугаар сургуулийн дизайн технологийн багш Б ундрах. За ээж хичээлийн сэдэв маань эмэгтэй мөртөө хувцсны суур үлгэр байгуулах. За хичээлийн зорилго маань өөрсдийн биеийн хэмжээсийг ашиглан мөртөө хувцсны суур үлгэрийг байгуулах арга технологи эзэмшнэ. За хичээлийн хэрэглэгдэхүүн. За өөрсдийн биеийн хэмжээс хэрэг болно. За калькин ба миллиметрапны цаас хэрэг болно. За 0.5-ын харандаа шугам, баллуур, онолын дэвтэр зэргийг ашиглана. За мөртөө хувцсны суур үлгэрээ байгуулахдаа нэгт нь суур торны байгуулалтаа хийн, хоёрт нь арын байгуулалт, гуравт энгэрийн байгуулалт, дөрөвт бэлгүүс танаасны байгуулалтыг хийхнэ. За тухайн уснагтыг дэвтэртээ бичиж тэмдэглэж авахдаа томьёонд өөрсдийн биеийн хэмжээсийг орлуулан бодож, за гарсан тоо гэсэн уснагтанд бичиж тэмдэглээд явах нэ. За энэхүү аргаар томьёо бүр дээр өөрсдийн биеийн хэмжээсийг ашиглан байгуулалтаа хийнэ. За арын байгуулалт, энгэрийн байгуулалтын талыг хийнэ. За 1-2 хүртэлх цэг нь болохоор торны өргөн. За цээжний шулуун, бэлгүүсний шулуун, өвцөгний шулуун, за арын өргөн, энгэрийн өргөн, за арын захны ухлаац, за мөрний өргөн, за арын сугны ухлаатас, за энгэрийн захны ухлаацны байгуулалт, мөрний өргөн, энгэрийн сугны ухлаацны өргөн, за хөхний танаас, за хөхний танаасны хэмжээгээр энгэр доошоо уртсаж өгнө. За арын танаас, энгэрийн танаас, за анхаарал тавьсанд баярлалаа. Бүх сурагчдаа амжилт хүсье.